2024 онд манайх энэ хүний эрхийн индексээр 10-аас 4.4 оноо авч байгаа. Тэгэхээр яг би тодорхой асуулт асууя. Юу гэхээр түрүүн энэ хуулийн хэрэгжилтийн үр дагавар гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө талдаа ингээ симуляц бид нар энэ дэр хийх шаардлагатай юм шиг байгаа маа. Жишээлбэл энэ хүний эрхийн индекс унжаагаатай холбогдуулаад улс төрийн эрхээ эдлэх буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвэлдэн нэгдэх, шагсаал цуглаан хийх эрх чөлөө хомигдмал байдал нь өөрөө энэ индексийг унахад хичнээн одоо коэффициент хамаарат байгаа юм бэ гэж. Тэр энэ хууль одоо хэрэгжээд тодорхой нийгэмд одоо хэм хэмжээний үйлчлэл үзүүлсэн тохиолдолд энэ хүний эрхийн индекс ямар одоо төлөвөөр сайжрах юм бэ гэсэн нэг юм симуляц маягийн зүйлийг хийсэн үү? Эсвэл хийгээгүй байгаа юу? Нэгдүгээр асуулт. За хоёрдугаарт нь хэм бол яг 24 оны 4 сарын 22 буюу яг 1 жил буюу 365 хоногийн өмнө энэ хуулийн төсөл хууль зүйн яамны вебсайтад нийтлэгдээд 11 сарын 22-ны өдөр нь болохоор нэг 60 орчим хүнтэй хилцүүлэг хийсэн гэсэн энэ тайлбар дээр гарч ирж байна л да. Тэгэхээр энэ бол тийм хангалттай сонсогдохгүй л байгаа даа. Жишээлбэл захимаар тавьсан зүйл дээр хичнээн хүмүүс санал бодлоо илэрхийлсэн. Тэдний хэдэн жишээлбэл энэ төсөлд одоо орсон. За тэр 11 сарын 22-ны өдрийн хилцүүлгээс гол ямар санаанууд гарсан эдэр гэдгийг нь эндээ бас тусгаад тэрний иргэдийн үзэл бодол яаж туссан, иргэний нийгмийн байгууллагуудын үзэл санаануудыг одоо комментуудыг сэтгэлдлүүдийг хангалттай оруулсан юм уу гэдэг мэдээлэл баймаар байгаа. Дараагийн нэг зүйл нь болохоор энэ тоо баримтыг харж байхад 14 онд 115, 15 онд 140 гэж явсаар угаад 22 онд 241, 23 онд 254, 24 оны 8 сарын байдлаар 155 буюу одоо ингээд нэг 200 орчим. Тэр жилд Монгол улсад нэг 200 орчим, 200 гаруй жагсаал цуглаан болж байгаа юм байна. Тэдгээрийн хичнээн нь одоо шийдвэл яг энэ улс төртэй холбоотой засаг төрийг шүүмжилсэн юм бэ. Энэ дээр бас тоо статистик байна уугүй юу гэж асуумаар байгаа. За яг хуулийн үзэл санааг дэмжиж байгаа шалтгаан нь бол энэ бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халах гэдэг бол энэ хүний эрхэд маш том боломж авчрах болов. Хоёрдугаарт нь энэ ямар нэгэн байдлаар одоо энэ жагсаал цуглаан санаачсан зохион байгуулах этгээдийн хүрээг өргөжүүлж байгаа гэдэг нь бол бас их даваа тал үүсгэж байгаа юм болов гэж бол харж байгаа. За тэгэхээр ер нь бол ордноос удирдлагатай жагсаал бол их хангалуун болдог. Гэр бараа талбай дээр бариулдаг их одоо депозит хөгжим сайтай болдог шүү дээ. Яг органикаараа боссон жагсаал сүүлийн жилүүдэд тэр болгон одоо үр дүнд хүрэх одоо энэ засаг төрийн бодлого буруу байгаа дээр одоо яг байнда тусдаг юм их хязгаарлагдсан, говьдаг болсон. Энэ дээр бол сая гişүүд ч гэсэн хэлээд байгаа энэ төлбөртэй жагсаал гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ за Эрдэнэт гişүний микрофоныг гүйцээгээд өгье. За энэ дээр болохоор нэг юм давхар стандарт үүслээд байгаа юм. Жишээлбэл манай улсын хамгийн том албан тушаалыг хасж байгаа хүмүүс шууд хэвлэл мэдээллээр энэ жагсаал бол төлбөртэй жагсаал тэр нар төлбөрийн төлж гэнэ. Сая он давхцах мөчөд гарсан шүү дээ. Хувийн компани нэг санхүүжүүлж гэн, дотоодын цэргийн нэг генерал энийг санхүүжүүлж гэн гэдэг ч юм уу. Ер нь ингэ чинь зөв юм уу? Улс төрчид өөрсөнд нь таалагдсан хийгээд таалагдаагүй жагсаалыг шууд нэр заагаад тэгээ хүмүүсийг шууд одоо айх сэтгэл зүг нь оконд оруулах хэмжээнд оруулаад тухайн жагсаалын магадгүй ач холбогдолч гэдэг юм уу магадгүй одоо энэ нийгмийн critical minded гэж хэлдэг одоо тэр шүүмжийн сэтгэлгээг хязгаарлах нөхцөлөд үүсчих юм шүү. Энэ зүгээр нэг хүний асуудал биш л дээ. Цаашдаа бол одоо төрийг өдөртөж байгаа хүмүүс нь гарч ирээл өөр таалагдахгүй байгаа жагсаалуудаа шууд энэ юм байна, тийм байна гэж хүмүүсийг айлгаа явуулдаг чинь зөв юм уугүй юу те. Энэ дээр шилбэл энэ хуулийн зохицуулт байх юм уу? Тэгээд эн чинь хин нэгэн за Алтан гэрэл сайд. За хүний эрхийн индекс асуудал чухал асуудал. Тэгээ бид бол одоо энэ дээр яг симуляц хийсэн гэхээс илүүтэйгээр энэ хүний эрхийн үндэсний комиссоос гаргадаг жил болгоны хүний эрхийн төлөв байдлын илтгэл дээр тавьсан шаардлагууд дээр бид нар үндэслэж ярмаар байгаа. За тэгэхээр 2002 оны одоо жаанхны илтгэл байсан баг. 2004 оны бол 3 дахь илтгэл, 2010 оны 8, 2020 оны 18 дугаар илтгэл гэдэг энэ онуудад гарсан хүний эрхийн үндэсний комиссоос гарсан хүний эрхийн чиглэлээр гарсан илтгэлүүдэд дурдгдсан асуудлуудаас бид нар яг тооцоолоод үзэхэд 70% нь энэ хуулийнхаа төсөл тусгачаад байгаа. 70% нь.
эндээс өгсөн зөвлөмжүүдээс яг өнөөг энэ хуулийн төсөл төр. Тэгэхээр энэ чинээгээр хүний эрхийн үндэсний комиссаас гарч байгаа энэ илтгэл маань өөрөө олон улсын хүний эрхийн стандартууд Монгол улсын хууль тогтоомж хэмжээтэй холбоотой гардаг учраас бид нар энэ хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлийг шийдвэрлсэн хуваараа бол бид нар яг одоо энэ төсөлд орчныгоо 70% гэж хэлнэ. Тэгээ энэ чинээгээр харин зүгээр нийт хүний эрхийн индекс дотор энэ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгчлөө тэр дундаас энэ чагсаал цуглааны эрх хэрэгчлөө ямар үнэлгээ аваад яаж гарч байгаатай холбогдуулж нарийн бол бас хэлж чадахгүй байна. Ер нь бол энэ хүний эрхийн индекс бол их олон төрөл зүйлээс шалтгаалж бол гарч байгаа. Ямар тааж зохицуулах гэж байгаа харилцаа буюу энэ 50 жагсаал цуглааг энэ асуудал дээр бид нар бол яг одоогийн байдлаар олон улсын байгууллагууд хүний эрхийн үндэсний комиссаас тавьсан энэ илтгэлүүдийн өрөөнд өгсөн зөвлөмжийг бол бид нар 70% тусгацсан гэдэг өөрсдөө хийсэн бид нар ийм судалгаа байна. За ингээд жилд болж байгаа жагсаалуудаас за одоо ингээд сэдвүүдээс бол одоо ингээд яланглаад үзэхээр за өөр тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх гэдэг энэ жагсаалын тоо хэмжээ нийт өнгөрсөн 5 жил болсон жагсаал цуглаануудаас хамгийн өндөр нь байна. Цаг үеийн шинжтэй үйл явдлууд гэсэн үг. За улсын их хурл болон аймаг нийслэл сум дүүргийн энэ сонгуультай холбоотойгоор бол өндөр хувийг эзэлж байна. За энэ жагсагчид тэмцэгчдийн энэ байгалийн баялагтай холбоотой нөхцөл дараа нь орж байна. За улсын хурлын ээлжид чуулганы нээлт хаалтын үеэр нэлээд олон идэвхжил ажиглагдаж байна. За төрийн байгууллага албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн талаар засгийн газрын гинтийн шийдвэр тогтоолын талаар гэсэн ийм агуулгуудаар ийм хийцэн судалгаа байна. Танд бас үгүй. За энэ жагсаал цуглааны талаарх яг мэдээллийг яах вэ гэдэг харилцааг энэ хууль дээр ерөөсөө зохицуулаагүй. Гэхдээ бид юу гэж үзэж байгаа вэ гэхээр жагсаал цуглаа хийх эрхийнхээ асуудлыг баталгаажуулаад өгчвөл энэ эрхээ баталгаажуулаад авчвал энэ үйл явдалтай холбоотойгоор оролцож байгаа энэ албатан дараахтай холбоотой юм уу эсвэл хуучин хуулинд байсан олон хязгаарлалтууд нь байхгүй болоод ирвэл илүү чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлээд явах бах. Тэр тухайн жагсаал цуглааныг одоо шудраг байна уу, шудраг ус байна уу, эсвэл зөв буруу юу гэдгийг илэрхийлэх дээр хувь хүний хувьд бол эрх хэрэгчлөө харагдах бах. Харин таны хэлж байгаа агуулгаар төрийн байгууллага албан тушаалтан тэр дундаа төрийн эрх мөрдлөгийн этгээдүүд жагсаал цуглааны талаар албан ёсны гэдэг юм уу энэ байр суурийг яаж илэрхийлэх ёстой юм. Ер нь жагсаал цуглааны талаарх оролцогчдын тоо юм уу үүсэж байгаа нөхцөл байдлын талаар мэдээллийг олон нийт яаж хүргэх юм бэ гэдгийг бас нэмж хуулийн төсөл хэлцүүлгийн явцад нэм тусгаж тусах нь бас зүйтэй юм байна гэж ингэж бодож байна.